Сайн байцгаана уу? Ойрд барааны танилцуулгын их бичлэг маань жоохон завсарлаа. Энэ удаад та бүхэндээ дөнгөж өчигдрийн бараан дээр задарсан цоошин соронцос суурьтай хүргүүрийг танилцуулах гэж байна. За нэгдүгээрт энэ хүү хүргүүр маань юун дээрээ өөрчлөгдсөн, юун сайжирсан талаар товчхон ярив. Гар нь Bratec брендийн илүү том бахим брендийн гартаа болсон байна. За хоёрдугаарт Sins-ний брэнд өөрчлөгдсөн. За энэ хүү брэнд нь өөрчлөгдснөөр давхар гэрлээ өөрөө удирдлагаараа өөрчлөх боломжтой болсон. Гуравдугаарт хөргөх хавтангийн материал нь өөрчлөгдсөн. Энэ хүү материал илүү сайжраад байгаа. Сайжирна гэдэг нь маань өөрөө хөрөх чадамж нь илүү болж байгаа гэсэн. Тэгээ ар хэсэг бас загвар өөрчлөгдсөн байна. Sins-ний хувьд болохоор хоёр сонголттой ирсэн. Нэг нь 2 Sins-тэй, нөгөөх нь 3 Sins-тэй. За энэ Sins-ний загвар хэмжээ том болох нь юугаар ашигтай гэхээр мэдээж ойлгомжтой хөрөх чадамж нь өөрөө дагаас сайжирч байгаа. За тэгээд ухсарж байгаа хамтдаа танилцаа явуулцгаая. Хоёртой загварыг нь та хэд маань өмнө харж ирсэн тул 3 Sins-ийг нь ухсарсан дээр болов уу гэж бодож байна. За гарны хувьд нэлээд хүнд том хайрцагтай юм байна. Энэ баг хөдлөө хэрэггүй 5-6 хил байгаа хаа ерөнхий баримжаагаар. Хүргүүрийн хэмжээ том болгогдсон адаптер нь өөрөө дагаад ватт нь ихсээ явчихж байгаа. 10 ватт адаптер байна. За тэгээд хүргүүрээ гарн дээр боох, тогтоох өөрт нь ирсэн шуруп болт шаардлагатай хэрэгслүүд маань энэ түрүү яриадсан удирдлага нь агш байна. За ингээд угсрах ажилд орцгоё. Энэ гар олон гэж ядтай болоод иржээ. Эдгээр нөхнүүдээр нөхрөөр маань Sins нь болов. Эдээд хэсэг маань
За огцом орж ирсэн төвчлээрээ. За энэ гэрэл нь одоо хөргүүр дээр асахгүй байгаа. Тэгэхээр энэ хүү гэрлийг нэмэлтээр удирдна гэж ярьсан шүү дээ, тийм ээ? Бичлэгнийх нь. Тэгэхээр өөр дээр нь энэ кабелн дээрээс нэм залгуур гаргаад өгсөн байна. Энэ дээр 3 шонтоогоор нөгөөд нөгөө үзүүрийг нь дуурын USB A. Энэ бол нэг хүчтэй дог ватт шаарддаг байхгүй ингээд залгаж байна. За тэгээд гэрэл маань ассан цараа. За энэ гэрэл дээрээс удирдлагын дээрээс ямар тохиргоо идгийг нь хамтдаа харцгаая. Энэ бол тасархаа байна арай. Үндсэн шууд өгөгдөлтөй 3 өнгө байна. За гэрлээ тод бүдэг болгод юм байна. Асах модоо солиод юм шиг байна. За тэгээ speed гэрлийнхаа хурдыг за авт дээр нь тавиад ерөнхий RGB навчдаг. Энэ дээр speed урт удаан болгодог юм байна. За энэ болохоор зүгээр автомат модууд нь. Энэ яг өөрийнх нь авт дээр гэдэг энэ насалт бол тасархаа. Энэ бол амар гоё болчихжээ. За тэгээд ар хэсэг дээр яг энэ тогтоогч тээг болоод байгаа болохоос цаанаас нэг 3D маягийн тавилан дээр лого асаад энэ бас давхар гэрэлтэй. За одоо хөргүүрийнхаа талаар товчхон танилцуулга өгчээ. За хамгийн ихний том давуу тал бол юу вэ гэхээр энэ хүү залгаасуудаар та хүсснээрээ нааш цааш дээш доош удирдах боломжтой. Нэгний залгаа энд байна, хоёрдугаар залгаа энд ш. За энэ дотор ийм пүш амарчинтай пүш явж байгаа. Тэр маань таныг iPad-а хүссэн төвшөндөө аваачхад туслана. Дээшээ доошоо. За яагаад энэ давуу тал болдгийг гэхээр жишээ болгож энэ намхан жижиг ердийн кулер дээр ярихад энийг ингээд тавиад тоглохоор ерөнхийдөө жоохон доошоо бүгтийх гээд идэг. Тэгэхээр бүгтийж удаан цагаар олон цагаар тоглохоор гоён хөөрөөд жоохон тухгүй санагдаад байдаг. За тэрнтэй харьцуулахад энэ хөргүүр маань таны хувьд ширээнийхээ өнцөгт ширээндээ захирагдахгүйгээр яг өөрийн өнцөгтөө тааруулж цэг сууж тоглох боломжтой гэсэн үг. За хоёрдугаар давуу тал юу вэ гэхээр энэхүү хавтан маань нэлэнхүүдээ зориултын хойд хэсгээр карбоноор бүрсэн маань урд хэсгээрээ яг зориултын жиндүүлдэг хөргүүр байна. За энэ жиндэлт маань төвшин өөрөө өөрийн адаптер дээрээсээ тааруулдаг вольтороо энэ их байх тусмаа сэнсний хурд ихсэж хурцсаж хөрөх чадамж илүү байна гэсэн үг. Анхатлан авч байгаа хүмүүст бол ерөнхий бидний өдөр тутмын хэрэглээнд энэ ийшээ 100% байлаа гэхэд 30-аас 40% дээр тавихад л хангалттай өргөдөг. За тэгээд сая ажилуулад нэг 5 минут болоогүй байхад гол хэсгээр ингээд цан зогсон байна. Тэгээ энийгээр ингээд хөлрөөд эхэлсэн байна. За энэний суурь нь өөрөө соронзон суурьтай өмнө танилцуулснаар та iPad-а кейсгүйгээр энд тавихад шууд наалнаа гэсэн үг. Тэрийгээр их онцлог. За тэгээд iPad-ны хойд хэсгээр энэхүү хавтан өнцөг болон бүрийг нь чиг төрөж өгнө. Цөм хэсгээрээ энийгээр цандж байгаа ч гэсэн энэ маань өөрөө бүтэн нэлэнхүүд нь хөрөх чадамжтай. За түрүүн бичлэг дээр харсан баг тийм ээ. Энэ суурь маань өмнөх загвараас нэлээд сайжирж ирсэн байна. Энэ бол хоёр тийшээ харчин. Тэгэхээр ямар ч ширээн дээр ямар ч бүтцтэй ширээн дээр хавчаа тогтчихно. За энэ дээд хэсгээрээ юм айгуу цэвэрхэн оруулахтай. Bratek брендийн энэ гар нь өөрөө ер нь нэлээд алдартай байдаг. За одоо хамтдаа iPad-а тогтоож үзцгээе. За нэг сануулгах зүйл нь энэ хөргүүрний тавц нь өөрөө 12.9 инчтэй зориулсан учраас 11 инч болон бусад брендийн таблет iPad-н дээр ашиглах боломжгүй санаарай. Ингээд iPad маань өөрөө шууд соронзлогдчихж байгаа гэсэн. Одоо жоох ойртуулаад харуулъя. Төхүүлэл тавихад өөрөө соронзлоод авчна. За хойд хэсгээр нь харуулъя. Тэр дээгүүрээ яг камерны хэсэг нь орж ирж байгаа.
За тэгээд бидний хувьд шаардлагатай холбоосуудаа iPad дээрээс хапа энэ дээрээс залгаад өгнө. Үзмж хийцэл бол үнэхээр гоё. Бичлэгийн ихэнд урьдсанаар энэхүү загвар болон 2 сенстэй загвар ганц шиг ирсэн байгаа. Эдгээрээс нэг манай дээр бэлэн олон байдгүй голдуу захиалгаар хийлгүүлдэг. Цаад хүн дээрээ захиалга өгчөж 5-10 хоног болдог. Наашаа ирэх нь болохоор бас дахиад 10 гаруй хоног болдог. Тийм болохоор их цаг хугацаа зарцуулагдаж хийгддэг байгаа шүү. Тэгэхээр хэрэг та үний мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй чатаар холбогдоорой. Аль эсвэл 8811 4043 дугаараар холбогдоод захиалаад хүргүүлээд аваарай. Бичлэгтэй маань хамт байсан та бүхэнд баярлалаа.